Шинжлэх ухааны дүгэнд болсон хамгийн айдас хүргэн, хамгийн харанхуй, хамгийн шижгэн гэмээр нэгэн үйл явдлын талаар та бүхэн сонирдуулъя. Хүн төрлөختөн үүсч бий болсон цагаас эхлэн мэдлэгийг үр хоожтой дамжуулж түүнийг улам хөгжүүлэхийн тулд бүхэл бүтэн амьдралаа золиослсон хүмүүсийн ачаар чулуун дээр цохиж, модон дээр сийж, цаасан дээр бичиж үлдээдэг байсан зүйлсийг одоо сая саяар нь амархан дижитал орчинд хадгалж өөрөө биш, өрөөлийн зохиосон хэмэл оюун ухааны тусламжтайгаар хөгжүүлж чаддаг эрен үед бид амьдарч байна. Гайхалтай тэр мянган эрдэмтдэд бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр. Даанч түүх бидний сансан шиг үргэж дардан байсангүй. Энэ бичлэг бол хэсэг бүлэг хажин жигтэй үзэл сурталтай хүмүүсийн хорон санаагаа гүйцэлдүүлэхийн тулд хэдэн 10 жил арай ядан цуглуулсан хүн төрлөختний мэдээллийг ашиглаж байсан тухай түүх буюу Евгеникийн талаар ярих болно. Хүний генийн чанарыг сайжруулах зорилготой үйл ажиллагаанууд Евгеникийн ойлголтод хамаарагддаг. Энэ нь орчин үед амьтан дээр бараг энгийн зүйл болчихсон гэхэд болно. Сайн үйлдвэрийн гөлөг, сүүхтэй үнэ, хурдан удмын адуу гаргаж авах нь өнөөдрийн хувьд бараг л хэвийн үзэгдэл. Эдгээр зүйлсийг хүн дээр хэрэгжүүлнэ л гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл нийгэмдэх сул дорой хүмүүсийн тоог багасгах, бүр цаашлаад үгүй хийх үйл ажиллагааг Евгеник гэж нэрлэдэг байгаа юм. Ингээд яриад эхлэнгүүт л хэд хэдэн үйл явдлууд танигдлагад болсон байх. Гэхдээ эхлээд энэ бүх чөтгөрийн санаануудын эхэлсэн газар буюу манай эртний өмнөх 4-р зуун руу явцгаая. Эрүүл сарвал хүчирхэг хувь хүнийг төрийн тусламжтайгаар нөхөн үржүүлэх нь зүйтэй гэсэн санааг хамгийн анх Платон дэвшүүлсэн байдаг. Түүний гаргасан санаан дээр үндэслэн тоо томшгүй олон лидер, гимзэмгүй мянган хүмүүсийг сул дорой гэх шалтгааны үүднээс хядаж устгасан байдаг. Платоны санаанаас ангид байсан хэдий ч төстэй зорилготой нэгэн үндэстэн байсан нь Спартачууд юм. Та өмнө нь 300 киног үзэж байсан бол мэдэх байх. Хүүхдүүдийг багадан цэрлэг байгальд орхиж тэндээс нь хүчтэй амьд бутсан ирж дайчин болдог бол хүчгүй тэндээ ам өргөдөө дуустгийг санаж байгаа бах. Эндээс харахад Спартачууд ямар нэгэн онлоос ангид байсан хэдий ч өөрсдийнхөө хүчирхэг үндэстэн бий болгохыг оролдож байсан нь тодорхой байна. 19-р зуунаас эдгээр үйл явдлуудыг шинжлэх ухааны үүднээс авч үзэн онлын төвшөнд ярих болсон хүн бол Франсис Галт юм. Та Франсис Галтын хэн болохыг мэдэх үү? Сонирхолтой тэр бол ховслын онлыг үндэслэгч Чарльз Роберт Дарвины үеэл юм. Бүр сонирхолтой нэг зүйл нь сул дорой хүмүүсийг үгүй хийж цэвэр хүчирхэг үндэстэн бий болгоё гэсэн санааны их үндэс нь Дарвины ховслын онл юм. Яахав шууд хамааралтай биш хэдий ч олон сая еврейчүүдийн хядлагын гол бурууд нь Чарльз Дарвин гэж хэлэхэд болно. Уг нь түүний хэлхийг хүсч байсан санаа өөр байсан хэдий ч ховслын онл дотор нь байгалийн шалгарал гэх зүйлийн талаар гардаг. Дарвины тайлбарласнаар тухайн үеийн хүмүүс ойлгохдоо хүчтэй төрөл зүйл байгаль дээр амьд үлдэж өөрснийхөө үр удмыг цааш нь нөхөн үржүүлдэг гэж ойлгож авч. Даанч Дарвин бүтээлдээ хүчтэй төрөл зүйлийн талаар биш тохиромжит төрөл зүйлийн талаар дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл байгаль дээр дасан зохицох чадвартай амьд биед үлдэж цаашаа өөрийн төрлийг нөхөн үржүүлэх шагналыг олж авдаг гэсэн үг юм. Үнийг сонссон Галтон хэрвээ байгалийн шалгарал гэж байгаа юм чинь яагаад байгалийн бус хэмэл шалгарал гэж байж болохгүй гэж. Сул дорой хүмүүсийг биш зөвхөн хүчтэй хүмүүсийг нөхөн үржихийг зөвшөөрье. Хэдхэн үеийн дараа бид гайхалтай үрдэнд хүрэх болно гэсэн санааг Дарвины эсрэг тавьсан байдаг. Дарвин болохоор өөрийнх нь бүтээлийг буруу тийшин чиглүүлэхийг оролдсон Галтонд маш ихээр уралдаг. Мөн Дарвин энэ шалгарал нь зөвхөн байгалийн зарчмаар явах хэрэгтэй. Зөвхөн байгаль хамгийн сайн төрөл аль нь гэдгийг мэддэг. Ямар ч хүчтэй улс үндэстэн хүний амьд явах эрхийг уландаа гიშгэж болохгүй гэсэн санаан дээрээ өхөн үхтлээ бат зогссон байдаг. Дарвин нэг нас барснаас яг 1 жилийн дараа Галтон анх удаа Евгеникийн ойлголтыг агуулсан номоо бичсэн байдаг. Үүний дараачаар энэхүү хүний санаанд ормгүй хандлага нь 20 дугаар зууны ихэнх үеэс хамгийн анх удаа Америкт албан ёсны үйл ажиллагаа болон хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэхүү судалгааг их усүрээ болгож авсан улс дундаас хамгийн аимшигтай туршилтуудыг явуулсан улс бол мэдээж цэвэр арын үндэстэн бий болгох гэсэн фашист Германы оролдлого байсан юм. Эдгээр аимшигт үйл ажиллагаанууд нь шинжлэх ухааныг байгалийн жамаар явагдах ёстой хүний биеийн хөгжлийг хяналтандаа авч богино хугацаанд дээд супер үндэстэн гаргаж авах гэсэн арга хэрэгслээ болгон ашигласан байдаг. Германд болсон үйл явдлуудын талаар нарийн ярихаас өмнө эрх чөлөөний их орн болох Америкт болсон үйл явдлуудыг харцгаая. Галтны их орн болох Англид элит авраг үүсгэх гэсэн санаанд дэмжлэг авч чадаагүй ч дэлхийн өөр улс орнуудад сая хүний амьдралын хувь заяаг шийдэж байлаа. 1896 онд Америкийн Коннектикут мужид нэгэн хууль батлагдсанаар албан ёсны үйл ажиллагаа явагдаж эхэлсэн байдаг. Энэ хуулийн дагуу эпилепси болон мэдрэлийн өвчтөй хүмүүс гэрлэх хоройтой байв. Цаашлаад 1903 онд Америкийн нөхөн үржихүүн төв байгуулагдаж бүх иргэдийн гэрлэлт болон нөхөн үржихүүн шийдвэрийг тус төгөөс гаргаж эхэлсэн байдаг.
1911 онд үндэстэн зохицуулах хороо байгуулагдаж ургийн бичиг хөтлөх үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Эдгээр үйл ажиллагаануудыг гардаж хийж байсан хүн бол Джон Харвей Келлог гэх үндэсний технологийн мэргэжилтэн байсан юм. Шинэ супер үндэстэн бий болох үүрэг даалгавартай энэхүү төв нь 1911, 1914, 1928 онуудад олон улсын хурал цуглаан зохион байгуулсан байдаг. Хурлын гол сэдэв нь элид үндэстэн хэрхэн бий болгох, энэхүү үйл ажиллагааг дэлхийн нийтэд хэрэгжүүлэх тухай байдаг байв. Үүний дараа олон улсын хамтарсан байгууллагууд үйл явцыг улам хурдтай болгохын тулд Евгений архивууд гэх газруудыг байгуулж эхлэв. Эдгээр газруудын тохиромжгүй болон сул дорой гэж тодорхойлсон хүмүүсийн ихэнх хувийг нүүдэлчид болон ядуус бүрдүүлж байлаа. 1909 оноос эхлэн хуримтлагдсан мэдээллүүдээр тулгуурлан Калифорни мужид өргөдүүлэх үйл ажиллагаа явагдаж эхэлсэн байдаг. 1909-с 1979 оны орд албан ёсоор тэмдэглэгдэж үлдсэн доогоор 20,000 гаруй хүнийг алавдан өргөжүүлсэн байдаг. Эдгээр үйл ажиллагааг дэмжигчид үүний тусламжтайгаар мэдрэлийн өвчнөөс бүрэн ангижрахын тулд эдгээр судалгаануудыг зайлшгүй явуулах шаардлагатай хэмээн боддог байж өргөдүүлэх үйл ажиллагааны ихэнх нь зөвхүүдэд явагдсан байдаг. Мөн тухайн үеийн бодлого боловсруулагчид эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг илүү хүртээмжтэй болгохын тулд энэ судалгааг тасралтгүй явуулах хэрэгтэй гэж үздэг байв. Харамсалтай нь хэдий олон сайхан нэр өгч олон янзын томьёогоор баталсан хэдиж цагаан арьстангуудыг элид үндэстэн болох гэсэн далд санаа нь ил харагдаж байна. Эдгээр өргөдүүлэлтүүдийн ихийг бухар олгон хагалгааны үед өвчтөнд мэдэгдүүлэхгүйгээр хийдэг байсан байна. Бүр цаашлаад мэдрэлийн өвчтөө эсвэл гажигтай бага насны хүүхдүүдийг зарим хагалгаанд оруулахаас өмнө эцэг эхээс нь өргөдүүлэх хэсэг талаар лавлаж асуудаг байжээ. Эцэг эхэн зөвшөөрөөгүй зарим тохиолдолд хүүхдүүдийг мэс заслын хүндрэлийг даасангүй гэх шалтгаанаар чимээгүйхэн өвөлдөг байжээ. Эрх чөлөөний их орн болох Америкт болсон үйл явдлууд ийм байна. Америкс урам зориг авсан хэд хэдэн улс орнуудын хамгийн их гашуутай, хамгийн их шүүмжлэлд агуулсан. Бараг нэг үндэстэн газараас арчих төгсөн улс бол фашист Герман юм. Тэр үед 1923 онд Гитлерээр ахлуулсан нацист намынхан төрийн удирдлагыг гартаа авахыг оролдоно. Бослохын үед Гитлер шархтаж зүхтаан хэсэг хугацааны дараа баривчлагдан эх орноосоо урсан гих үндслээр 5 жилийн ял сонсож бослохын бүтлгүүтлэр төгсдөг. Ердөө 9 сард Ландсбергийн шоронд ял идэж гарч ирэхдээ Гитлер өөрийн стратеги эрс өөрчилж төрийн эрхийг хүчээр бус нацист намын суртал ухуулгын тусламжтайгаар авах хэрэгтэй мэн гэдгийг ойлгож алдарт миний тулаа номоо бичсэн байдаг. Германд маш богино хугацаанд хүчтэйгээр газар авч эхэлсэн нацист суртал ухуулгын далд санаа нь цэвэр Ари үндэстэг бий болгож сул доройчудаас салж ангижрах байсан юм. Мөн Гитлерийн хэвлэлтэнд гаргаагүй хоёр дахь номонд Спартачуудын талаар ингэж бичсэн байдаг. Миний хувьд бол Спарта хамгийн анхны цэвэр үндэстэн юм. Хүчирхэг улстай болохын тулд тэдний хэрэгэлдэг байсан уламжлалт арга нь одоогийн өвчтөй хөгжлийн мэргэшилтэй хүүхдүүдийг төрхийн хяналтанд оруулах эсвэл үр хөндөхөөс хавилуудээр юм. Үр хөндлөлтөөр ирээдүйн ихнийг муудахах сул доройчуудад саад болж чадахгүй гэсэн байдаг. Цэвэр үндэстэнгийн хүзэл санаа Германд маш эрчимтэйгээр газар авч Гитлерийн боловсруулсан стратеги амжилтыг олж төрийн эрхийг гартаа авснаар 1933 онд удамшлын өвчтөө үеийнхнээс урьдчилан сэргийлэх гэх нэртэй хууль батлан гаргаж албан ёсоор Евгеник үйл ажиллагаа Германд эхэлсэн байдаг. Энэ хуулийн хүрээнд өргөдүүлэх шаардлагатай хүмүүсийг эмчнэр тодорхойлох үүрэгтэй. Дараа нь генетик эрүүл мэндийн шүүх, генетик өвчтөй хүмүүсийн жагсаалтыг гаргадаг байж. Энэ тодорхойлтыг гаргаж өгөхийг эсэргүүцсэн эмчнэр яалын тогтоол сонсдог байсан байна. Энэ хууль батлагдсанаас хойш ойролцоогоор 400 гаруй мянган хүнийг хүчээр өргөдүүлсэн байдаг. Хэсэг хугацааны дараа үр хөндлөлт хүртэл тэдэрт маш удаан арамж санагдаж үндэстэн цэвэрлэх гэх нэрийн доор үйл ажиллагаа явуулдаг Хархейм Эвтананси гэх төв нээгдэж оюуны хомсдолтой хөгжлийн бэрхшээлтэй 200 мянган хүнийг шууд устгалд оруулсан байдаг. Үүний дараачаар хорих лагер, хортигээр угаартуулж алах гэх олон амьсгалт үйл ажиллагаанууд араараасаа хэрэгжснээр сая хүн алтан амнасаа хавцж байлаа. Эдгээр хүний санаанд оромгүй амьсгалт үйл ажиллагаануудаа хэрэгжүүлэхдээ ард түмний дэмжлэгийг олж авахын тулд хүнд чирэггүй өвчтөй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ачааг хүчрэхэд эрүүл, саруул хүмүүс үрж байна. Мөн тэд дайнд амиа өгч байгаа нь шудраг бус хэрэг хэмээн үргэлж ярьдаг байж. Хувьслын онолд хүртэл тулгуурласан энэхүү аимшигт далан хядлагыг улс орон даяараа шинжлэх ухааны үндэслэлтэй зөв логиктой хэмээн үздэг байж. Тэгвэл бид ч гэсэн шинжлэх ухааны талаас нь хараад үзье. Хүний генийг сайжруулах нь шинжлэх ухааны хувьд боломжтой юу? Тийм ээ, боломжтой. Гэхдээ шинжлэх ухаан үнийг хэрэгжүүлэх хэрэгтэй эсвэл хэрэггүй гэж хэлэхгүй. Зүгээр л тийм үгүй гэсэн хариултыг танд өгөх болно. Шинжлэх ухаан бол өөрөө рационалог шин чанартай учраас
сайн муу гэх ойлголт энд байхгүй. Гэхдээ энд шинжлэх ухаанаас өөр нэгэн зүйл буюу ёс суртахууны асуудал гарч ирж байгаа юм. Ямар нэгэн зүйлийг хийх боломжтой байсан хэдий ч түүнийг заавал хэрэгжүүлэх шаардлагатай биш гэсэн үг юм. Үүний хамгийн том жишээ бол атомын задралыг хэрхэн яаж хэрэгжилж байгаа юм. Зарим нэг нь хэдэн 10 жил хор урших нарилахгүй аимшигт атомын бөмбөг хийж байхад харин нөгөө хэсэг нь цахилгаан станц барьж хот суурин гэрэл цахилгаанаар хангаж дэлхийг гэрэлтүүлж байна. Та бидний шинжлэх ухааныг зөв эсвэл буруу байсан гэж буруутгах нь утгагүй хэрэг. Хэн хэрхэн яаж хэрэгжилж байгаагаас хамаарч алим хор болох уу эсвэл торт болох уу гэдгийг шийдэгд. Дэлхийн 2 дугаар дайны дараа евгеник төрлийн үйл ажиллагаанууд зарим талаараа зогсох байдалд орсон ч 21-р зуунд цоошин хэм маягтайгаар гарч ирж байна. Генетикийн инженерчлэл. Өнөөдөр евгеникийг хэрэгжүүлэлт үгүй болсон хэдий ч энэ төрлийн хандлага одоо хүртэл байсаар л байна. Жишээ нь Харвардын их сургуулийн сэтгэл судлалын ухааны профессорууд болох Ричард Ханенштейн болон Чарльз Мюррей хамтдаа бичсэн Онхны буй оюун болон Америк дахь ангийн бүтц номондоо ингэж бичсэн байна. Гэмтэрэг үлддэг болон ажил эрхэлдэг хүмүүсийн оюуны түвшин дунджаас доогор байдаг. Оюуны түвшин доогор хүмүүст төрөлтний харьцаа илүү өндөр байдаг. Оюун ухаан, боловсрал болон өөр хүчин зүйлүүдээр бус удамшлын шин чанартайгаар хөгждөг учраас нийгмийн байдал илүү хүнд болж ажилгүйдэл болон гэмтэргийг хяналтандаа байлгах ирээдүйд бараг боломжгүй зүйл болно. Нийгмийн бүлгүүд хооронд оюун ухааны үүднээс хэр зэрэг ялгаа байна? Үндэстэн хооронд мөн адил хэмжээний ялгаа байдаг. Хамгийн ухаалаг үндэстэнгүүд Хятад болон Япончууд дараагаар нь Европын орныхон хамгийн сүүлд Африкчууд ордог. Хэрвээ ядуу хүмүүс ядуу хэвээрэл байгаа бол энэ нь баячуудаас илүү ухаан муутай гэх юм. Тэднийг өргөдөж болох хэдий ч энэ нь юу ч өөрчилж чадахгүй. Эцэст нь нийгмийн шударга ёсны хөтөлбөрүүд хин дэмий зүйлээс өөрцөө юм. Үүнээс гадна ядуу хүмүүс илүү их хүүхдтэй болох хандлага өндөр учраас муу генүүдийн тархах шалтгаан болж байна. Ядуу хүмүүс туслахаа зогсоовол бүх зүйл илүү дээр байх болно. Бид эндээс үйл явдлын шинжлэх ухааны талыг нь харж байна. Үүнийг зөв эсвэл буруу гэх арга байхгүй. Гэхдээ үүнийг өнөөдөр эдгийн үүднээс авч үзэн 20 дугаар зууны аимшигт үйл явдлуудтай агаар нэг хэмээн эсрэг үздэг эрдэмтэд олон байна. Үүний нэгэн жишээ бол биолог бол үзэл суртал гэх номын зохиолч Ричард Левинтон ингэж хэлж байна. Эрдэмтэд амьдралыг эрдэмтэн хүний үднээс бус жирийн нэгэн гэр бүлийн гишүүн үдэн жумдэр давхраа доторх нийгмийн нэгэн сүгээл болон эхлүүлдэг. Тиймээс тэд нийгмийн туршлагаар бүрдсэн линзээр иргэн тойрноо хардаг. Шинжлэх ухаан бол өөрөөс нь өмнөх сүм шиг түүхэн үе бүрт нийгмийн давмгайлсан үнэт зүйл үзэл бодлыг тусгаж бэхжүүлдэг нийгмийн байгууллага юм. Өөрөөр хэлбэл нийгмийг шинжлэх ухаанаас, шинжлэх ухааныг нийгмээс ангид үзэж болохгүй. Шинжлэх ухааны үндэстэн, эх орон, идеал гэж байхгүй. Дэлхийг гэрэлтүүлдэг мэдлэг бүх хүндрэлтэнд хамааралтай. Энэхүү бичлэгээр бид нэгэн шинэ аялал гаргах гээд машиныхаа бензинийг хийчихлээ гэхэд болно. Шинжлэх ухааныг зах зугаас нь мэддэг, ойлгодог, хоорондоо мэтгэлцэж үзэл бодлоо илэрхийлдэг болох тийм нэгэн аялал. Цаашид биднийг маш сонирхолтой олон сэдвүүд хүлээж байна. Тиймээс өөрт хамаарах мэдлэгийн сангаас шүрдэх нэгэн аялалд би таныг урьж байна. Монгол хэл дээрх мэдлэгийн санд багч гисэн тус нэмэр оруулахар шийдсэн болохоор манай суугт subscribe, like дарахаа битгий мартаарай.